Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний болцолт өгүүлбэрийн тэг болон нэгдүгээр төрлийг наривчлан судлах болно. Эдгээр нь үнэн ба боломжит үйл явдлуудыг хэрхэн илэрхийлэх тухай юм. Монгол хэлний сэтгэлгээтэй холбон тайлбарлаж бодит амьдрал дээр хэрхэн ашиглахыг жишээгээр харуулна. Тэгдүгээр болцолт өгүүлбэр нь if present simple гэсэн бүтцээр үүсдэг. Үргэлж үнэн байдаг баримтууд эсвэл ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд байнга давтагддаг үйл явдлуудыг илэрхийлэхэд зориулагдсан. Жишээлбэл if you heat ice хэд мэлц. Та мөсийг халаахад үргэлжил хайлна шүү дээ. Тэгдүгээр болцолт өгүүлбэр нь ерөнхий үнэн ба дадал босон үйлдэлүүдийг илэрхийлдэг. Жишээ нь if water reaches 100 degrees Celsius it boils. Ус 100 хэмт хүрвэл буцна. Энэ бол хизээч өөрчлөгдөхгүй шинжлэх ухааны үнэн. Харин нэгдүгээр болцолт өгүүлбэр нь if present simple future simple буюу will үеийн гэсэн бүтцээр үүсдэг. Энэ нь ирээдүйд тохиолдож болох бодит боломжит нөхцөл байдлыг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Жишээлбэл if it rains tomorrow we'll stay home. Хэрэв маргааш бороо орвол бид гэртээ үлдэнэ. Тэг болон нэгдүгээр болцолт өгүүлбэрийг ялгах хамгийн чухал зүйл бол тэдгээрийн илэрхийлэх утга юм. Тэгдүгээр болцолт өгүүлбэр нь ерөнхий үнэн эсвэл байнга давтагддаг зүйлсийг, харин нэгдүгээр болцолт өгүүлбэр нь ирээдүйд тохиолдож болох бодит нэг үйл явдлыг хэлдэг. Жишээлбэл if you don't water plants they die. Энэ тэгдүгээр болцолт ерөнхий үнэн юм. Харин if you don't water the plants today they will die. Энэ нэгдүгээр болцолт тодорхой нэг нөхцөл байдлыг илэрхийлж байна. Одоо бидний үздсэн дүрмүүдийг батгах дасгал ажил хийцгээе. Загварын дагуу зөв үйл үгийн хэлбэрийг нөхөж бичээрэй. Нэгдүгээр асуулт. Б. Sunny tomorrow. Go to the beach. Дасгал ажлаа үргэлжлүүлье. Хоёрдугаар асуулт. If you mix red and blue. Purple. Хариултыг сайтар бодож зөв хувилбарыг сонгоорой. Гуравдугаар асуулт. If I your keys. Tell you. Өнөөдрийн хичээлээр бид тэг болон нэгдүгээр болцолт өгүүлбэрийг наривчлан судалж, тэдгээрийг хэрхэн ялгаж хэрэглэхийг ойлгосон гэдэгт итгэж байна. Болцолт өгүүлбэрүүд нь англи хэлээр уян хатан үнэн зөв харилцахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул тогтмол давтан сураарай. Баяртай.